За сайн байцгаана уу. Итгэжтэй Монгол ахын дүүс нар бид нар Бухны үгийг хүсэмжлэхүү группийнхаа гишүүд итгэгч найз ахын дүүс нар хамтдаа бүгдээрээ ингээд салхинд авах гэж явж байна. За ингээд хийх юм байна. Манай аваа маань байна. Ээг ах маань байна. Сэг маань байна. Энд ганц англи нэртэй шалаамгуудын нэртэй юм байна. За бид зориг юм лээ. За. Одоо бүгд ямар ч 7 буудлаар гараад намбар хашаа цусны зам руу гараа явж тий. Хуулийнхаа дагуу яг ингэ маска зүүж байгаа. Асуудалгүй. Өнөөдөр сүүлийн үеийн шинэ маска. Мага байгаа тий. Бидний чинь хөлтийн зорилго бол өнөөдөр гоё үг судлан гоё юм хийх бах тий. Яг ер нь бол нөгөө гол санаанаас нэг агаарт гараа сайхан амраа тий. Хөрлөө тэгээ бас ер нь өөрөө бүхний зөкслөн бүтээсэн байгаль дээр нь очоод бүхний бас тэр сайхан тэр бүтээлийг харангаа бас эзний үгийг уушаа хамтлаа. Тийм цагийг өнгөрүүлээ гэсэн санаатай байна баг. Тийм үү? Бас бүгд бичлэг юм тий. Тэгээ гоё тэнд дахиад уулзцаасан мөрөө. There is a supernatural power in this mighty river's flow. It can bring the dead to life and it can fill an empty soul and give a heart the only thing worth living and worth dying for. Yeah. But we will never know the awesome power of the grace of God until we let ourselves get swept away into this hole. За аливаа сүнслэг нөхөдөр заавал идэж явах юм байдаг талаар Библиэс сонссон учраас мэдэх гэж байна. Библийн дагуу бид нар одоо яг хөрж байна. Ер нь сайхан идэн. Сайхан идсэл байна. Идэхэд идэх хэрэгтэй шүү дээ. Библийн ишлэл дотроос идэж байгаа ишлэл нь хамгийн чухал шүү дээ. Санаатай тийж төмөрс идэв. Тэр Библи өөрөө тэл идэл идэв шүү дээ. Идсэн хүмүүс идэв. Дараа насч. Тэгтээ оруулгаараа оруулчихнаас. Яг үгүй. Сэг хамраа ухчих хэсгээр газ тэрийг нь оруулчихдаг. Албаар оруулчих. Оо, шүнтэй. Манцтай. Бариараа. Бариараа хийсэн дээр чи үү. Come on, let's go. Яг яах юм бэ? Үнэхээр гоё. Бурхан ингээд бид гурав ингэж халамжлж штэ. Яг яах юм. Манай яг зээж байгаа. Манай яг маань харж байна манай хаан стаа гоё. Махан өндөр нь штэ сая өвчнөө хагийн хангалтсан тийм шүү. Хүн өвч юм. Яасаа. Крем ах бид нар бас боонтой гуймаа бас ингээд саахан ахнартай бас ингээд саахан Өвөд би утсан юм шиг. баяагаа л да. Бид нар ингэ боёнтой хүн юм аа. чи Монгол хүний тийм аманд бүр шингэцэн үг нэг. Юу ч үгүй. Яана. Бид ийм хүн заяа нэг бид нар боонтой байна. Хүн гэдэг нь өвч юм. Ямар үг байна аа. Би ч яг ярьж байгаа юм чинь биш зүгээр. Хүний нэр Өвөлбөр чинь сонсоод зүгээр амар Ерөөлтэй гэдэг үгээр сэтгсэн ч нэрээ тий бид боёнтой гэхээр ерөөлтэй гэхээр боёнтой гэхээр яг боён гэдэг чинь ерөнхийдөө боддогч зорилготой. жоох нэг юм ам талруу юм шиг юм. Тийм л цаан санаа ойлгоод байна. гэнэ. яг хүмүүст ойлгомжтой шүү дээ заримдаа хөдөөний хүмүүстэй. Тийм үү. Есүс ч зүгээр боёнтой болоо шүү. Ер нь юунаас хамаарх юм бэ? Ямар орчинд ямар хэлээр тогтсон хэлээр юм тий. Есүс ч зүгээр боёнтой болоо зүгээр ажил үйлсийг хийгээрээ за тэгвэл арай хотлооч. За. Хөдөө Манай яг ахмар бүр өрөөгдөх бахаа бид тийм сайхан мэдж авч. хэлвэ. Идэ чинь идэ болчлаа. Гинэ. Ямар юм бэ? Хоолмол гараад тахтаа нэг гэдэг юм тий. Оны цагаасаар тааралдаад бас тэгж юм. За бид нар уул руугаа гарч байна. Яна би яг жоох хурж байгаа шүү. Юу ч яавал юу харагдчихсан. За ингээд дөрвөн баг нь явж байна.
Монголчуудын дөрөв багт гэж ярьдаг. Надад чимээгүй их. За тавсан шүү. Одоо энэ хавьд гоё наа. Сайхан байна. You calling my name. I have heard the song of love that you sing. Oh, so I will let you draw me out beyond the shore into your grace. Oh, your grace is your love. In wave after wave, crashes over me, crashes over me. For you are for us, you are not against us. За манай хэд маань халуун дулаан сайхан бурхныхаа үгийг судлангаа гоё ярилцлага өрнүүлэхэд галаа өрдөөд гал боломтой батрааж байгаа сайхан ярилцсан гоё цай бий болгохгүй бид нар гоё ажиллаж байна манай хэд. Энэ бол Монгол арга ухаан. Одоо энэ шууд харагдаж байна. Гадаадын үзэж байгаа хүмүүс байна уу? Энэ бол Монгол арга ухаан. Зү ийм орчинд л уураа гарах хэрэгтэй. Тэрийг одоо. Инка яг яах манаас ажилласан юм те. Амгаа бол манай ноён нөрөө. Бид нар одоо хоол идэх халбарын зөөж их хэрэгтэй. That made a way, set out for you, made me brave. Yes, you made me brave. You call me out beyond the shore into the waves. Yes, you made me brave. За сайн байцгаана уу бүгдэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана. Өнөөдөр бид нар өөрсдийн зорж ирсэн газраа бас үнэхээр агаарын цайхан, орчин цайхан те бас ингээд туудаг галынхан дэргэд хамтдаа эзнийхэн тэр бүтээсэн байгаль ертөнц тэр гайхамшигт энэ оршихуун дунд нь бид бас ирж эзний үгнээс хамтдаа суралцаж судлага басна үнэхээр их баяртай байдаг. Энэ цагаач гэсэн бас зөвхөн хоорондоо ингээд нэг уншаад өнгөрөх биш. Харин та бүхэнтэйгээ бас яг энэ мэдрэмжийг энэ болж буй процессыг бас нэг хүргэе гэсэн үднээс бид бүхэн энэ видеог хийж байна. Тэгэд өнөөдөр бид нар хамтдаа Иохан номын 4-р бүлгийн 30 дугаар ишлэлээс 34 дугаар ишлэл хүртэл та бүхэнтэйгээ хамтдаа судлахыг хүсэж байна. Тэгээд би эндээс уншиж өгье. За Иохан 4-р бүлгийн 30-аас 34. За би уншиж өг эндээс. Тэд хотоос гарч Есүс рүү явжээ. Энэ хооронд шавнар нь Есүст "Раби, ид" гэж хавдуулав. Харин тэр тэдэнд "Та нарын мэдхгүй идэх хоол надад бий" гэв. Шавнар нь "Хэн нэгэн түүнд идэх юм авчирч өгсөн юм уу" гэж өөр хоорондоо ярилцав. Есүс тэдэнд "Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үлдэн ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм аа. Амен. Жижээ. За бүгд хамтдаа. Аха. За ямар ч энэ хэсгийг ярих юм. Өнгөрсөн лайвыг үзсэн хүмүүсээ бол өнгөрсөн лайв дээр бид нар хамтдаа Есүс эзэн маань өөрөө Самар эмэгтэйтэй хотгийн дэргэд уулзаж түүнтэй ярилцаж мөргөлийг хаана өргөх хэрэгтэй юм бэ? Мөргөл гэж юу юм бэ гэдэг талаар ярьж байгаа хэсгээс бүгд хамтдаа лайв хийж байна тийм. Яг тэр хэсгээс мань үргэлжилж байна. За тийм. Тэгэхээр энэ хэсэг болтол ер нь юу болж дахиж дунд нь дахиад өөр процессыг явагдсан тийм. Тэгэхээр юу болж өрнөд энэ хэсэг рүү ороод ирвэ гэдэг талаар бүгдээр бас ярилцгаа хамтдаа тийм. Тэр бол юу байгаа штэ. За. Есүс нөгөө хотын дэргэд байх үед бол шавнар нь одоо хүмс авахад Тэ. хот руу явсан байгаа тий. Тэ. Тэгэд яг одоо хөвчилсэн
Одоо уулзах нөгөө чиний хэлдгээр учрал гэж те. Учрал гэдэг айгуу гоё үгөө. Миний амнаас амнаас сүүлийн үед ганц үг хэлсэн чинь шууд үлгэж яваад гоё. Сайхан үг хэлсэн. Улам гоё болгоод. Сайхан Өөрийн байсан. болгоо авцсан байгаа шүү дээ. айгуу бодоод байгаа шүү те. Тийм. Ер нь ёо хүүхдээ болоо бол хүүхдээ учрал гэдэг нэр бол гоё юм шиг. За тэр яг тэгээд миний хэлэх гэж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр нөгөө Есүс яг нөгөө учрлаар те тэр эмэгтэйтэй уулзаад тэр эмэгтэй зүрх сэтгэлд байгаа шархайг нийдгээсэн гэх юм уу те гол тэр юу одоо имиж сайдсыг хөндөж Тэгсэн шүү нэрэ те. тэгээд мөрөглийн талаар амьдралын гол чиг зааврын талаар одоо эмэгтэйд ярьсан те зааж одоо хуваалцаж ийм нандин одоо учрлууд тэгээд яг энэ зүйлийн дараа одоо өнөөдөр бидний энэ ярьж байгаа одоо үйл явдал өрнөжөнд шавнар нь хурж ирсэн байна. Тэгээд эмэгтэй бол яваад өгсөн. Тэгээд одоо бол одоо Есүсийг дагаж явж байгаа нөгөө ойр дотны шавнар те элчнэр. Тэгээ яг тэр элчнэртэй хооронд ярилцж байгаа хоорондын ярилцлага энэ болж байна гэж ярьж байна те. За тэгээд юу гэлээ? Шавнар нь 32 дугаар ишлэл дээр биш ээ 31 дугаар зүйл дээр Хоолоо идэж яваашаа гэсэн. Санаа тий. Угаасаа өссөн байсан Раби шүү. идэж шавдуулаа. Хоолнд явсан гэдэг Хоолнд байсан тий. явчаад ирсэн. Тэгээд тэд нар нөр явчаад эрэхтэй яасан бэхээр бас мэдээж тодорхой цаг хугацаа өнгөрөөсөн байна. Тэгээд тэр цаг хугацаанд мэдээж бас өлсөн учраас хоолнд явсан байна. Тэгэхээр шавнар нөгөө багшаага ямар хөсөж байгаа бол гэсэн сэтгэлээрээ за багшаа идээрээ одоо тий. Тэгээд тэгж байгаа нэг хэлж байна. Тэгээ яг энэ шавнарын хувьд бол ерөнхийдөө нөгөө юунаас нөгөө Иерусалимаас хөдлөөд яваад тэгээд Галил руу явж байгаа шүү дээ. Хойшоо нөгөө Галил руу гэдэг чинь нэлээд Эдгээр бүгдээрээ ер нь тий. ерөнхийдөө чиглэл тий. Шалтгаан ч бас үүнд байгаа тий. Тэгээд яг тухайн үед ингээд бидэн шиг ингээд машин тэрэгтэй ингээд яваагүй бас алхаж жуурал яваад тийг үлсэн тий. Тэгээд нөгөө өмнөх юм дээр Есүс ядарсан тий. Бүхэн дэргээ суусан гэсэн шүү дээ. Тэгэхээр нэг талаасаа Есүс одоо Яг бодит махан бие нь бол яалтчихгүй үлсдэг ядардаг тий. Тийм бас сангасан талаар гарсан. Гэдгийг нь Иохан бас харуулад байна тий. Тэгээ их сонин яг энэ шавнар багшаа юм идхүү идэрээ гэсэн маягаар шавдуулсан гэж энэ бүр Шавдуулсан тий. За ба ид гэж шүү. Ид Ид гэж шавдуулав гэж гэнэ. ингэ шавдуулсан. Тэгээ энэ дээр та бүхэн юу гэж одоо Баяг. ер нь хүмүүс Яг ахыгаа танилцуулсан юм уу? Библийн сургуулийн Тэгээ манай орой анги. арай анги манай наа за. За яа. Ерэн энэ л төр. Тэг шавдуулсан дээр нэр юу гэж бодсон. шавдуулсан. Яг өмнө нь болохоор ер нь ингээд бидний энэ сайн зүйлийг хийсний дараа нэг тийм сэтгэл ингээд дүүрэн би юу хэлэх гээд нэхлээр нэг сэтгэл дүүрэн болдог штэ. Ер нь хүн Тий. сэтгэл. Одоо жишээ яг нь би ингээд нэг хүнд сайн мэдээ тараалаа гэж бодоход тэрний дараа төрөх баяр хөөр нь ямар байх вэ? Тий нэг ондоо Гоё, нэг тийм. Тэр хүн тэр эмэгтэй ингээд одоо Есүс тэр эмэгтэй хоёрын жишээг авч үзэх юм бол эмэгтэй асар их баярлсан дээр бүр одоо Самар руу явж те хүмүүс нөгөө би те тэр аврагчийг оллоо Месиаг боллоо. хэлсэн те. Тэгэхээр Есүсийн зүрх сэтгэл дотор хүн ингэж одоо эргэлт гаргаж Есүсийн тэр хэлсэн үгнээс болоод хүний амьдралд өөрчлөлт бий болоод ингэж явна гэдэг нь одоо тэр сүнслэг утгаараа те. Одоо Есүс яг нөгөө би өмнө нөгөө Есүс одоо үлсэн гэсэн штэ. Хүн мөн чанарыг одоо жоох ярих гэдэг юм л та. Есүс мэдээж бурхан. Гэхдээ одоо нэг талаас нөгөө теологийн 100% юу гэж яриад байгаа штэ. 100% хүн гэж яриад байгаа штэ. Яг тэр талаасаа хэрвээ өнцгөөс ярих юм бол хүн л юм бол хин нэгний амьдралыг өөрчлөх энэ баярын мэдэг хүргэсэн тохиолдолд тэр хүн юм идэх одоо сөхөө байхгүй баяр хөөртэй байсан гэсэн санаа бас байж болох юм шиг. Энэ дээр та нар юу гэж бодож байна? Би тэгж бодлоо л та түр. Санал нэг. Тий. Тэгээд одоо ингээ хоол заамаа ингээ амгаа ингээ юм уугаараа гэх тэнгүү. Чи дөнгөж төрөөхөн ингээ Ядарсан өссөн байж одоо юу байсан тий? Дөнгөж төрөөхөн эмгтэй айгуу тийм одоо юм ярьсан. Тэнгүүт чиний сэтгэл дүүрэн байх үед одоо нэг өссөн нөгөө мэдрэмжийг тий хүн шууд дарна штэ. Заримдаа тэгдэг штэ. Хүн өлснөө мэдхгүйгээр ингээд юм хийцэн юм ингээд сэтгэлээрээ ингээд хийцэн. Яг бас байдаг штэ. Тий. Бид нар ингээд заримдаа яг нөгөө ядарсан өлссөн үед дуртай юм а дамаа ядарсан үед найзууд нэрээд дуртай дамаа спорт ч юм уу тоглоход юу ядарснаа мартаа тоглож болоод нэг юм өөр хүч гараад ирдэг тий. Өөр нь тийм юм ярьж тий. Хоол хашаа. Хоол. Тэр сэтгэл тий хүн хүч биш тий.
тий яг Тэр талаас ярьж байна зү. Тэр талаас бас тий би тэгж бодож байна. мэдээж нөгөө нэг зүгээр сэтгэл зүй тэр бас нэг хоол идэх тэр юу агшнаас гадна бас өнгөрсөн 7 хоног нөгөө бүгд хамт нь лайв хийж байгаад миний ходоод өвдөд Тий. өдөржин аим ходоод өвдөд Аа тэгсэн тий. Тэгж ярьсан. тэр үед ярьж байгаа. Тэр үед нөгөө бүгдээр орж хамтдаа нөгөө яриа өрнүүлээл тэг яг ингээл бурхны талаар яриа л те библийн талаар яриа л те итгэл үнэмшлийн талаар ингээл гурлаа суугаа шүнжиг ярьж байгаа ш нь ингээ те 13 цаг 4 цаг бараг цогцолтгүй те чи хитэн цагаас чахуулаад удахгүй өглөө болт ярьж байгаа ш нь яг зөв тэр үед ингээ бодохоор өвчгөө мартчихж байгаа те өвчсөн мартаал те тэгэл яг үндээс ингээл өөр юм бол ингээл шүнчигээл яг үндэ гिचээд өвчлийг болохоор нойр мөр хүрээд идэв штэ яг үндэ Ядраагүй мөртлөө. бодит байдал тэр те Баг унтчаад тэгсэн чинь харин бид нэг энэ дуртай зүйлийг хийж явах үедээ те Харин яг тэр нэг сүнслэг юм зүйлсийг бас ярьж байгаа үедээ тэр сүнслэг зүйлийг ярьж байгаа үедээ тэр нэг хүч бидний донд яг нэг дотор байгаа хөх те тэгэхээр мэдээж энэ бүх зүйлс маань өөрөө бидний тэр өвчин зовөр тэр шаналл янз тэр нэг мэдрэмжийг бүр ингээд байхгүй болгож байна л да Тий. Дааж тэрнээс дааж илүү ингээд давж гарч ирээд те тэрнээс илүү гэсэн. тэгэхээр тэр бас айгуу гоё юм энэ дээр яг явж байгаа хөх Тийм те бас байж болохоор юм шиг надад Тийм, санагдсан. Тэгээд ид гэж одоо шавнар бол нэлийн тийм хүчилсэн юм шиг тий. Та юм итгэхгүй бол одоо болохгүй ядаж унлаа штэ та тий. Яг өмнөх бол яг тэр тэд ингэ салаад явхад шавнар тийм байдалтайгаар багш ядарч байгаа тий. Тэр хурдхан шиг нэг багшид хоолонд авчиж байгаа. болохгүй шүү Багш ядраа нөгөө ходог дээр суугаад үлдсэн байгаа штэ. Би явандаа ярилцсан байгаа штэ. Тэгээд ирж байгаа учраас шавнырын хувьд яг багшийг одоо тэнхрүүлэе гэсэн бодол санаатайгаар бас шавдуулсан болоо. Ер нь бол идэхэн тодорхой багшид үлсэж байгаа хэрэгцээ байгаа тодорхой учраас зүгээр л Хэрэгцээ угаасаа л идэнэ гэл хоолыг гадуутал багш Есүс яасан бэ гэхээр тэнд нэг шаал өөр төлөв байдлаас ухтаж аваад нэг өөр юм яриад эхэлж байгаа. Тийм шаал Тэр нь одоо үргэлжлээ тий. Одоо 32 дээр байна. тэгээ тэр өөр зүйл нь юу байсан бэ Тий. тэр өөр За ямар ч байсан тэр 34 өөр дээр зүйлийнхаа байгаа юм. эхлэлийг бол 32 дээр Хэлж 32 байгаа. зүйл дээр Есүс 32 дээр байгаа тий. хэлсэн байна тий. Тэгээ та нарыг мэдхгүй хоол надад бий гэж хэлсэн байна л да. Та нарын мэдхгүй хоол надад бий гэж тий. Мэдхгүй хоол. Тэнгүү чин тэр үед нь бүр яг мэдхгүй гэдгийг яаж баталж байгаа нөхөр шавнар нь юу гэж хэлж байгаа нөхөр те энэ хин нэг нь авчираад багшд хоол авчираад өгсөн байх та 33 дээр тий. бидний мэдээг байхад багшд нууцаар хин нэг нь хоол авчираад өгсөн байх та гэж Есүсийн та нарын мэдхгүй тэр хоол гэж та нарын тэр мэдхгүй гэж хэлж байгаа тэр үгийг ир шавнар нь өөртөө дараагийн үйл явдлаар батлаа өгч байгаа хөх те нэгээс нь те Та нарыг мэдхгүй хоол. Тий. Яг энэ 32 хүртэл шавнырын дотор бол яг нөгөө хоол гэдэг ойлголттойгоо л байгаа. тий хоол Тий. Өөр тийм илэрхийлэл мэлэрхийлээс бодоогүй. Зөвлөл мөрлөж чинь. Угаасаа л талхаад өгч байгаа. Үлдсэн тодорхой л байсан шүү дээ. Амгаагийн мэдхгүй. Тий яг энэ хоолыг л ойлгож байгаа тий шавнар бол Тий. энэ нэг талах юм амар татсан гэсэн. Тэгээ та Есүс энд нэг юм бодогдлоо. Есүс биш тий шавнар нь бас яг тийм ийм л бодиттой хоол ярьж байгааг Есүс ч гэсэн мэдчихсэн байхгүй. Мэдчихсэн мөртлөө гэд нэг юм над бас нэг өөр нэг сэдв байна гэсэн маягаар яриаггүй. Албаар тэр мэдрэмжийн дээр нь тэр хэрэгцээ тэр нэг үн цэнийг гаргаад байгаа юм дээр нь бүр ингэ зэрэгцүүлээд тулж. Бүр яг тэр хэлж байгаа тэр над бас өөр төрлийн хоол байна гэд ярихлаар тэрийг бүр ингэж давуулсан нэг үн цэн өгөөд нь шүү дээ. Тэр нэг дараагийн ярих гэж байгаа зүйлээ. Тийм. Тэр дараагийн хэлэх гэж байгаа зүйлсээ тэр хүмүүсийн яг тэр бүхий л мэдрэмжтэнд нь тулгаж хүрэх юм. Есүс амар мэрэгэн ухаантайгаар ухаалгаар ярьж байгаа байхгүй. Шууд холбогдчих тийм. Тэрнээс одоо яг зүгээр магадгүй бидрүүд бол юу хоол моол яриад байгаа юм чи харж байна би нэг хүн ингэж яриад аим гоё байна. Сүнслэг яриад байгаа юу? Хоол яах вэ? Сүнслэг яриад тий. Тэгээ магадгүй тийм одоо ерөнхийдөө ингэж явж болох боловч яг үндэ нөгөө Есүс тэр хүмүүс энэ үн цэнийг чухал зүйлийг ойлгуулахад ямар мэрэгэн ухаантай ямар зөв одоо илэрхийлэмжтэй ярьж байгаа юм. Тэрийг ярихаас өмнө тэрний өмнө одоо нэг зүйл болох байхгүй. Түрүү нөгөө нэг ярьсан шүү дээ. Ид гэж шавдуулаа гэж хэлээд тэгсэн чинь Есүс болохоор нөгөө та нарыг мэдхгүй бол нөгөө яг энэ хүртэл болохоор шавнырын дотор ингээд нөгөө хоол гэдэг ойлголт нь байгаад байгаа шүү дээ. Багш нэг ямар нэг өөр хоол те. Тэрийг нь одоо 33 дугаар зүйл дээр улам илүү тодорхой ярьж байна л та. Шавныр нь хин нэгэн түнд идэх юм авчирч өгсөн юм уу гэж өөр хоорондоо бүр ярилцсан байна те. Тэгээ бидний байхгүй үед одоо тий багшд одоо хоолмол авчирч өгвөл тэгээд илүү үнийг хоолмол үлдээсэн те. Багш одоо тэрийг нь манус төгөх гээд байгаа болоо да гэж хоорондоо нэг юм шавнар хүмүүст байна да нэг ярилцлага болж байна. Тэгээ шавнар яваад ирэх хооронд самар эмэгтэйд уулзаад өөрийгөө ч гэсэн бас уучрал тий өөрийгөө ч гэсэн бас илчилж байгаа шүү дээ. Би бол яг
одоо тэр чинь мөн байна. Месиа мөн байна. Аврагч. Тэ аврагч мөн байна. Самар эмэгтэй. Тэ. Самар эмэгтэй ч гэсэн өөрөө яг өөрийнхөө амьдралын тэр бас хүнд ч ярьдггүй ч гэдэг юм уу те. Тэр зүйлийг яг өөдөөс нь иш үзүүлээд ингээ ярихлаар одоо итгэл орж ирж байна л да те. Өөрийнх нь одоо тэр самарчууд ч бас өөрсдөө нөө юуны Тэ нөгөө нэг хуучин гэрээний хуучин 5 номд ирлээ. эхний 5 номд нөгөө бас итгэдэг тэрийг бас хуулийн Хүлэмжшөөрдөг. дагдаг хүлэн зөвшөөрдөг месээ ирнэ гэдэгт итгэдэг байсан. Тэг яг тэрэн дээр нь одоо месээ ирээд ингээд ингүүд ашир одоо эмэгтэйд ч гэсэн бас ингээд илчлэгдээд Тэр нь тайл ойлгогдоод ингээд холбогдоод буцаад одоо тосгон руугаа одоо яваад тэрийг илчилээд ярьж байгаа шүү дээ. сайн мэдээ тараа. Тэг тэр хооронд шавнар ирж байна. Яг Тэр үнэ. шавнар яг тэр хооронд ирэхдээ шавнар ч гэсэн бас яг тодорхой хэмжээгээр нөө хоол авах гэж яваад тэнцэнээс бас холсон ч гэж магадгүй юм шиг бас багш бол одоо нэлээд өссөн байгаа. Тий. Тэгээд ямар ч байсан идэх нь ойлгомжтой гэсэн тийм сэтгэлгээтэй л ирж байгаа байхгүй. Хоол барайл. Тэгсэн Тэгээ ер нь бол их хурдан өссөн баам ер нь бол хурдан идэх. Тийм тал дээр нь шавдуулаад ярингууд нөө мессеж чинь өөрийгөө бас илчилсэн шүү дээ. Тэр яриг эргэж хоол гэдэг утгаар нь гаргаж ирээд. Одоо нэг ийм асуулт та нарт юу гэж бодогдож байна? Одоо энэ 34 дээр ингэж байгаа шүү дээ. За Есүсийн ярьж байгаа тэр хоол нь бол Бурхны хүслийг үйлдэн түүний ажлыг гүйцэлдүүлнэ. Тэгэхээр Бурхны хүсэл, Бурхны ажил гэснэг ойлголт байгаас тэр нь юу гэдэг нь асуулт байгаа. Тэгэхээр тэрийг үйлдээд гүйцэтгэж байгаа нь надад хоол болж байна Есүсийн хувьд. Тэгэхээр Бурхны ажил тэр хүсэл нь яг өмнөх хам сэдв одоо ахын ярьж байгаа тэр үед яг юу нь байсан бэ? Яг ямар хүслийг тэнд Есүс гүйцэтгсэн болж таарж байна те? Өмнөх хам сэдвүүд Самартай ярьж байгаа, эмэгтэйтэй ярьж байгаа. Яг тэрийг цөмөр гаргаж ирээ. яг энэ Самар эмэгтэйгийн 4-р бүлэг гэхээс илүү өмнөх Никодемын түүхтэр яг нөгөө Иохан бичээж тэрэн дээр онцгой хэлсэн л дээ. Тэгээ бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас үг өгсөн байж тээ. Никодемд яг хэлсэн. Сайн мэдээний тий. Суур. Никодемд хэлээгүй. Ер нь Иоханы одоо яг тайлбар л да. Иохан ертөнцийг хайрлсан учраас үг хэлсэн. Тэгэхээр үүдний итгэж хинж мөхгүй. Тэгэхээр энэ хойшоо үргэлжлүүлээд явна. Тэгэхээр энэ талбай ургац хураалтын талаар бас зөвлөж яриа. Тэгэхээр нөгөө бүх нөгөө энэ ахаал агуу захирамжтай холбогдсон л доо. Ер нь бурхны нөгөө хүсэл бол те. Тэр талбай цайсан буюу бүх дэлхийн хүмүүст те хайрлсан учраас хүүгээ илгээгээд энэний итгэж байгаа хүмүүст мөнхийн яг тэр амьдралыг бурхны хүү болохыг аваад одоо тэр аврал те бидний ярьж байгаа тэр газар орох хэрэгтэй бол. Тэгээ энэ бүх хүн одоо боломж нь байх ёстой. Тэгээ энэ бол бурхны хүсэл гэсэн санаатайгаар ерөнхий маягаар бол босны үг болж байна. Яг наад чинь. Тэгээ яг тэр Самар эмэгтэй дээр чи яг эн чинь болсон шүү дээ. Тийм яг энэ үйл явц яг үйлдэлсэн тий. Бодтой үйлдэлсэн. Яг нь өмнө нь мэдчихсэн байж болно. Есүс мэдчихсэн учраас Никодемтэй энийг ярилцаа тэрийг Иохан бичсэн байна. Гэхдээ Самар эмэгтэй дээр яг тэр мэдж байгаа зүйлээ одоо энэ дээр үйлдэх, гүйцэтгэх гэсэн юмдээ Есүс тэрийг үйлдэлсэн учраас тэр нь яг бодтой өөрт нь сүнсний хоол болж тий. Тэгэхээр Самар эмэгтэй дээр ч одоо яг сайн мэдээ тараасан гэсэн үг бол таарж байна. Тийм шүү дээ. Түүнийг баг аварсан биш тий. Яагаад гэвэл ямар процесс ярилцлага боллоо. Яаж байгаа шүү дээ. Тэгээ Самар эмэгтэй за мэдээч яг яг сайн ингээ Самар эмэгтэйтэй хотогдоор цаасан ингээ юмнууд ярьж байна. Тэгээд яваад болсон явдлаа. Буцаад өөрөх нь нөгөө Самар нутг руугаа явж байгаа гэсэн бид нар одоо яг Библийн саяны уншснаасаа бус төсөөлөг бас уншаад энэ хэсэг угаасаа гарна. Тэгэхээр юу хэлэх гээд нөхөр Самар эмэгтэй маань өөрөө месиа буюу аврагч энд байшгүй гэж хүмүүсийн дунд орилж орж ирж байгаа нь өөрөө тэр эмэгтэй чинь нөгөө хутг руу явхлаа хүмүүсийн дунд одоо хүмүүсээс нууцаар явж ус авч ирсэн эмэгтэй шүү дээ. Яг үндэ. Тий. Тэнд өөрчлөлт явуулж байна. Тэгэхээр тэр эмэгтэй чинь нөгөө хүмүүсээс айж ичиж санаа зовж исэн бол харин аврагч гэж хүлээн зөвшөөрч өөртөө хүлээн авснараа тэр эмэгтэй тэр бүх зөөр хоромхон хугацааны хоёр хүний ярилцлага учрлын хооронд өөрчлөлтийн тухайд ярьдаг. Яг үнэ. Тэгээд тэр өөрчлөлтөөс авсан тэр баг дахин төрсөн. Тий. Процесс явагдаж шүү дээ. Өөрчлөгдөж. Тэнгүүдээ тэр эмэгтэй чи явж ороод өөш нөгөө нэг аврагч чинь энд байна гэж өөрийнх нь нутгийн хүмүүстэй зарлж авах. Бидний нөгөө нэг тэ нөгөө 5 номдоор гарч байгаа нөгөө месиаг хүлээгц юм чи ирцэн байшгүй хүмүүсээ гэж. Тэг яагаад энэ авралын энэ баяр хөөрн өөрөө тэр эмэгтэйгийн айдас ичхүүр тэр олон зүйлсийн дараад харин зөвхөн авралыг тэр хүмүүст тунхаглах тэр хүч нь одоо мотивац нь хүч нь олчиж байгаа шүү дээ.
Тийм байна. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг зайшгүй одоо нөгөө нэг бурхны хүсэл тэгээ бурхны одоо хүсэл тэр ажил нь тэнд гүйцэтгэл нь явагдсан баг. Явагдсан байна. Тий. Бас нэг зүйл бодож та. Одоо Есүс болохоор шавнар махан биеийн хоол ярьж байсан. Есүс ч өөрөө өсөж исэн бас. Яг тэр үед Есүс нөгөө талд сүнслэг тэр хүсэл хэрэгцээний талаар ярьсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс өмнө самар эмэгтэйдээ бас тэр өөрчлөлт нь явагдсан юм байна шүү дээ. Яг чиний ярьж байгаагаар махан биеийн хувьд нөгөөд чинь нөгөө ичиж айддаг, зүхтаадаг, нэр хүндээ бардан байсан чинь сүнслэг юмтай ичилт ойлголтыг аваад авралыг аваад дахин дөрөв өөрчлөгдсөн чинь сүнслэг тэр хэрэгцээд хангахтаар тэнд өөрчлөлт явагдаад тэрийг Есүс өөрөө бий болгонгоо тэндээс бас өөрөө хүчийг авч байгаа байхгүй тий. Тэр одоо хүчийг тий. Тийм учраас шавнар нэрээд багшаа ийд гэдээ хэлэхэд нь юу гэж нөхөр Есүс те одоо те үгүй гэж ирэн шууд ингэж илүү нэг гоё юм хатуу хэлэхээс илүүтэйгээр энэ одоо та нарын мэдээж Есүс шүү дээ үсчихсэн ба. яг би хэлэхдээ ч угаасаа үлссэн ерөөлсэн та. ядарсан болов байсан тий. цаад хүн юм чинь тий. одоо нөгөө нэг энэ ходоод дүүрсэн байсан гэсэн утга биш. Тий. Харин Есүс энэ бурхны хүсэл тэнд гүйцэлдэж байгаа буюу аврагч гэдгийг өөрийг нь таньсан тий. Бурхныг бурхан хэмээн хүлээн зөвшөөрсөн тэр эмгтэйг харахтаа Есүсийн зүрх сэтгэлийн сэтгэл филинг мэдрэмж энэ зүйлс нь цадсан байхгүй. Тэгээ тийм учраас бурхан аавч цадсан биш үү? Бурхны хүслийг гэсэн чи тий. Тэнд бас биелсэн байна. Тийм тэнгуүчин шавнард нь хэлэхэд шавнартаа хэлж байгаа байхгүй тий. Миний энэ авж байгаа энэ филингийн цадалт буюу сэтгэл санааны мэдрэмжийн цадалт буюу бурхны хүслийг биелүүлсэн дээр гайхамшиг мэдрэмж нь та нар ч гэсэн аваарай. Та нарын үүнийг ойлгоорой гэсэн маягаар танилцуулж байгаа байхгүй. Энэ бол миний хүсэл гэж. Яг л Есүс хүртэл эцсийн ерөн Есүс Яфас хүртэл өмнөхөн хүртэл нөгөө шавнартаа хэлж байгаа зүйлс нь яг үүнийг ярьж байгаа шүү дээ. Намайг санаж миний та нарт юу зааж байсныг та нар бусдад заа. Дагалдуу агуу захирамжин дээр яг явж байгаа байхгүй. Тэгэхээр Есүс энд зааж байгаа байхгүй тий. Бурхны хүслийг бид нар тий энэ махан биеийн өдөр бүр бид нар энэ ингээ хоол идэж өөрсдөө энерги нөхдөж штэ уураг энэ бүх юм нөхдөж штэ. Тэг үүнтэй адилхан энэ ус ууж талах иддэгтэйгээ адилхан бид нар өдөр бүр бурхны хүсэл нь юу вэ гэдгийг таньж мэдээд тэг мэдснийхэн дагуу бурхны хүслийг гүйцэлдүүлэх нь өөрөө бидэрт ямар их одоо цадагдаг бай тэг сэтгэл санааны хувь цадагдаг бай. Бидний энэ мэдрэмж маань яаж гоё дүүрдэг вэ гэж тэг. Сэтгэл зүйн хувьд ямар гоё жаргалтай болдог. Яг энэ тий яг юм 100% санаа. Ер нь бол сатан бол нөгөө тий одоо ходоодны одоо юу гэх юм тий. Яг одоо би ингэж хэлж байгаагаар ингэж хэлэх хүсээгүй. Ер нь хоол хүнс бол одоо энэ бол яг бурхны яг тийм бидэнд өгсөн өрөөл биш байхгүй юу гэж энэ төр гэж би ярихаагүй шүү дээ. Угаасаа энэ яг бидний амьдралын өрөөж өгсөн Тийм мөн шүү дээ. юу гэж ярих гэдэг Библиэд дөрөв хоолт байгаа даа гэсэн. Ариун мөч нөхөд тийм нэг амьдралын нэг юм суур 1-р, 2-р, 3-р зүйл гэдэг шиг тийм. Аль нь илүү Есүс нөгөө сатан хэлж ярьж байгаа. байгаа. Есүс 40 хоногийн турш нөгөө нэг өссөн байсан. Тэгээд нөгөө сатанд хэлэхдээ хүн зөвхөн талхаар бос бурхны амнаас харах үг нэг бүрээр амьдарна. Тэгэхээр хүний амьдралын нөгөө үнц нь бол яг нөгөө бурхны хүсэл дуулууртай байж бурхан миний амьдралд хандж байгаа тэр төлөвлөгөө юу вэ те. Тэр таньж мэдээ. Гол зүйл нь. Яг гол яг тэр нөгөө хоол ундаа те. Мэдээж хэрэг энэ зүйл байна. Гэхдээ энийг нөгөө нэг орчин үеийн нөгөө нэг яг энэ нөгөө соёл иргэншил энэ юу буруу яваад байгаа юм гэхээр одоо ходоодны одоо хүмүүс ихэвчлэн яг суурь нь та нөгөө идэлэг уулга сайхан амьдрал биеийн тааламж яг нь идэлэг уулгын цаана юм нөгөө биеийн тэр хүслийг өөгшүүлж тэрийг дэмжих цаад нөгөө тэр хандлан яваад байгаа байхгүй. Тэрийг бүр амьдралын зөвлөд юм шиг тий. Тэгтээ дэс дараал нь нөгөө суурь нь өөрчлөгдөд ихэхээр тэр нь буруу болчихсон юм уу? Юм тэгж санагдаж байгаа юм да. Тэгж юм ирж байна. Яг байна. Яг тэгээд нөгөө хэн самар эмэгтэйгээр дамжаад тэнд байгаа тэр тосгоныхан тэр хүмүүс аврагддаг штэ. Тэглэх. Итгэсэн Есүс итгэсэн гэж хоёр удаа гэдэг. Тэгээд бүр тэдний хүсэлтээр Иесус бүр 2 хоног тэнд хондог штэ. Өөр намууд дээр байдаг нэрээ. Тий. 2 хондог штэ. Энэ дээр ч гэсэн 2 хоног та юу нэ. Юу болноо. Тэгэхээр яг тэр хоол ирж явах үед гэх юм да тий. Яг Христ бол яг хоол ирж явах үед бол тэр хоолноос илүү тэр сүнслэг хоолыг өгөх, тэр самарчуудад өгөх тэр юм эхлэл бүр юм тавигдсан
Тэ тийм байсан учраас бас тэрийг тий. айгуугаа ингэж Зөвхөн нэг хүн биш. Самар аймгийн тийм байна. хаврын Ер нь тийм. ер нь чуулган төлсөн юм шүү дээ. сүнслэг тэр юм тэр хоолыг эднэрт өгөх ёстой, эднэр авах ёстой гэдэг тийм юм дээрээс. Яг энэчнээс нэг магадлалын онол гарч иж. Одоо жишээ нь яг Библиэл дээр яг байхгүй. Юу гэхээр шавнырын хувьд одоо нэг Израильчууд самарчуудын хооронд тийм соёлын нөгөө хоорондоо байлдаа сүм юм байгаагаар нэг нэг үзэхийн аргагүй нэг тийм зүйл байгаа. Цус ойрцсон муусан юмнууд те. Манайхан биш ингээл. Тэгэхээр яг тийм соёлын дунд энэ одоо еврейчүүд хүртэл тийм баг. Энэ шавнырын дотор магадгүй тийм ойлголт байсан байж магадгүй л дээ. Агшаа ер нь бас тэгдэг шүү дээ. Өөр нэг зүйл дээр би санаж байна л да. Самарын ер нь ингээд Самарын хотоор хүмүүс ингээд тойрч явдаг. Тойрч яг тань тий. Израильчууд ингээд еврейчүүд ингээд Ордгоо зам нь бол ингээд дайраад гарах. тэр ихтгэл ингээд яг тэ ингээд Самар хүнийг харах юм бол ингээд нүдэ ханддаг юм. Тэгэж юу сонсч байсан. Тэ. Өөр тийм ялгар. Тэгэхээр шавнырын дотор магадгүй яг нэг хин хайлтгаар тийм одоо ялгуурлал тий байгаасаа гэсэн цаа бас нэг санаа байсан байж. Бас магадлалын онлоо. Тэр нөгөө 34 дугаар ишлэл рүү орохоор энэ сэргэлэн яг сая нэг өмнө ярьсан зүйлээр гарч байгаа зүйл нь ихэр ерөн энэ амьдралын хамгийн том чухал суурь нь бол бурхны хүслийг гүйцэтгүүлэх буюу энэ бурхны хүслийг гүйцэтгүүлснээр авах тэр хоол нь хамгийн том суурь. Харин ихэвчлэн гол зүйл. Харин цагийн саяны хийж байгаа санаагаар болохоор харин бидний том алдаа нь юу гэхээр бид нар энэ бие махбодны хэрэгцээгээ хангах нь хамгийн гол суурь буюу одоо чинь би ажиллаж амьдраа те өөрөх нэг энэ амьдралаа авч явъя гэсэн те ийм нэг суурьуд байдаг шүү дээ үнэсээ те нэг баяччи мөнгөтэй болчих те гоё машинтай болъё ч юм те энэ суурь бидний хандлагууд ихэвчлэн буруу байдгаас олж бид нар ирэн дамаа одоо христч дунд байгаа шүү дээ те тэгэхээр энэ зүйлс маань өөрөө биднийг маш одоо яг бурхны ерөөл нэгүслээс одоо ингээд жоохон зайтай болгож идэг ч юм уу гэж. За тэр буддын теолог дээр ч гэсэн энэ өөр шишнүүдийн хүрээнд ч яригдтаа нөгөө бусдын сайнны төлөө гэж. Тэ? Энэ буян хураах ч юм уу. Тэ ийм зүйл яригддаг. Заримдаа бид нар Христ итгэж хүмүүсийн хувьд ч гэсэн ингээд бусдын сайнны төлөө тэр хүнийг хайрласандаа гэж мэдээж Библиэлд нөгөө хөршин хайрлал гэж байгаа үнэ. Тэ? Бүх зүйл үнэ. Гэхдээ энэ нь бас дутуу гэсэн үг. Дутуу. Бид нар зүгээр л гол юм байна. Бурхан хөршин хайрлах гэсэн учраас хайрлна гэж энэ өөрөө хитүү хатуу. Одоо яг энэ яг зүгээр шууд ингэснээр хийчдэг зүйл биш гэсэн үг. Харин бид нар Бурханыг хайрласнараа буюу Бурханы хүслийг таньж мэдэж түүнийг алдаршуулж түүний хүслийг одоо түүний ажлыг гүйцэтгүүлэхийн тулд бид нар бусдыг хайрладаг гэсэн үг. Бид нар түүний хүслийг гүйцэтгүүлэхийн тулд бид нар бусдад сайн мэдээ тараадаг гэсэн үг байна. Энэ өөрөөсөө чиг дуусаашгүй бидний хувьд цэник. Тий юу гэж ойлгож болох. Яг нөгөө хин 58-ын найз маань хэлж байгаа юу сайн чухал байна л да. Бурхны эцгийн хүсэл гэж тэ. Энэ ингээд яхаар байхгүй тийм том даяар ойлголт байна л да. Юу нэ тэ. Маш том юм. Тэгэхээр Библийн юу маш олон юм эсгүүдэд бүх үндэстэнд бүх хүмүүст тэ. Бүх хэлтэн соёлтон тэ. Бүх ард түмэнд энэ Христийг таниулахын ажил тэ. Энэ цогц нөгөө нэг ажил байна шүү дээ. Ингийн тулд нөгөө сайн мэдээ тарааж тэндээсээ дагалдагч нарыг бий болгож тэ. Одоо хүмүүс авралд ирж тэгээ чуулганд олон дагалдагчд бий болохыг чуулганд таригдаж тэ. Тэгээд тэр чуулганд дараа нь ахиад задарч дахиад өөр үндэснийг өгүүлж авч тэ. Бүх газар бүх болон тохоод энэ Христ энэ бурханы хүсэл гэж нөгөө ерөнхий утгаараа нөгөө юу байна л да. Бурхан бол агапе хайрлж байна тий. Тийм учраас хүүгээ илгээгээд өөртөө болон хамт байхыг хүсэж байгаа хүмүүсийг. Гэтэл хүмүүсийн энэ нүгэл тэрслэлээс болоод боломжгүй болсон учраас энэ зааг хязгаарыг одоо бурхан өөртөө холбохын тулд нөгөө Иохан номын 14:6-ыг Есүсийн хэлсэн үг шүү дээ. Би бол зам үнэ. Эцэгт минь тэр зам үнэ аим бол би байна. Энд надаар дамжлахгүй эцэг өгөхгүй гэж. Тэгэхээр энэ эцгийн хүсэл гэж эцэг өөртөө одоо биднийг Тэнгэрлэг гэр бүлийн гишүүнээ болгохын тулд хүү Христийг тэгээд хүн зөвхөн дамжих тэр гол зүйл юм тий. Тэгэхээр энэ яахаа байхгүй энэ одоо маш том л юу байна л да. Би одоо тэр санааг л хэлэх гээд байна. Маш том зүгээр нэг удаа зүйлсүүдийн суурь нэгээд байгаа. Таны хамаартай болсон юу л цаана олон зүйлийг суурь хийсэн биш. Маш гол юм зүйл. Үлгэрлэн харуулсан юм байна тий. Энэ дэр нэг хоёр төрлийн хоол гаргал юм л та тий. Ер нь яг бурхан бий бол энэ сүнслэг хоол. За яг бурханы хүсэл юу гэхлээр одоо энэ төрөлдсөн олон аймагуудыг тий
тийм сүнслэг боллож тэднүүсийг таниулж өгдүүлэх тийм Аврал тий. шүү дээ. Бид нар өнөөдөр яг цухас ингээд мэдээл ойлгоод бас мэдчих гээл ингээд яваалаа тий. Нээс цаашаа ингээд явхлаа л та. Гэхдээ мэдхгүй тийм. Ингээд яг ингээд яриад сүнслэг олмолыг ингээд яриад ингүүл бас Тий. Зүгээр нэг юу гэдэг хугацаа өнгөрөх биш байгааз. Тэр хугацаа чинь хэр цулаан зүгээр ингээ байнга явах гэхээс илүүгээр ямар чанартай тий. Яаж үр дүнтэй явж байгаа. Ямар үнэн ойлгож тэр үнэн чөлөөлөгдсөн хэр явагдаж байна гэдэг юм тий. Илэрхийллүүдийг авч явж гин үү те тэндээс хэрхэн ойлголтуудыг авч бурхантай ястаа нөгөө учрлыг хийж явж гин үү гэж. тий очрлаа. Бухныхаа хүслийг одоо энэ дээр хүслийг ажлыг нь мэдэж гин үү тий. Тэгээ мэдхгүй л яаж Яг тий. хийх зүйлийнхаа гол юмыг эхлээд мэдэх харин хэрэгтэй. тийм. Тэгэхээр бид нэр өөрсдөө Тэр нөгөө Тэр чинь судлал гэсэн үг үстэй би. Тэгэхээр Библи уншихын оронд тий Есүс яг юу хийсэн амар олон зүйл орно. маш олон зүйл. Одоо чинь бурхны хүслийг гэдэг ингээд сая ярингуут зүгээр сая хэлж штэ бусдын сайн сайхныг төлөө нэг буян хураах гэдэг эсвэл зүгээр нэг бусдад туслах гэх юм те юм юм ярьлаа штэ зүгээр нэг сая дэж шээ Буян хураах гэсэн буян хураах юм те яг энэ чинь айгүй гой сая нэг буддын юу гэж ярьсан учраас өөр ингээд хэлчихэж байгаа хэрэг. Гэхдээ мэдээч бурхны хүсэл нь юу вэ гэдэг нь өөр бурхны хүсэл нь зүгээр ганцхан шүдэн зурах дайны нэг жижиг зүйл биш гэсэн үг байхгүй. Бурхны хүсэл нь өөр агуу том. Тэг магадгүй бурхны хүслийг бидний амьдрал өөрөө бурхны хүслийг баруун таньж мэдсээр байгаа л дуусна юм шиг. Тэгэхээр юу сая болохоор хамгийн ярьсан жишээн дээр болохоор хамгийн гол нь нөгөө юу ярьсан шүү дээ. Охины хүслийг үзүүлэхийн тухай ярьж байна. Тэгэхээр энэ дээр бид нар нэг тийм нэг сурганы арга барил одоо нэг хоёр зүйл бодогдоод байгаа байхгүй. За хамгийн эхлээд болохоор эхлээд бид нар Есүс өөрөө яаж Бурхны хүслийг одоо гүйцэлдүүлж амьдрсан бэ гэдгээс бид нар эхлээд сурахаас эхэлнэ. Одоо би бол одоо сүүлээд ингээд нэг одоо чимээгүүд яг юун дээр гол фокус төвлөрөл яг явагдаад байгаа юм хэлээ. Есүс өөрөө яг хэн бэ гэдэг дээр илүү харах нь чухал санагдсан. Яагаад тэгэхээр одоо чинь гурвал гэсэн нэг юм ойлголт бай. За эцэг бүтээгч бурхан яав вэ? Тэ аврагч хүү Христ одоо Месая Есүс тэ. За тэгээд ариун сүнс буюу туслагч. Яг энэ гуруула нэг бурхан мөсгөө мөн чанарын өөрөөр орсон тогтсон дэр гэж тэ. Энэ дээрээс хараа үүрүүд арай өөр байгаа байхгүй. Тэмдэглэг эцгийн эрх мэдэл бол яг тийм бүтээлийг захирах эрх мэдлийн дээр харин хүү Христ болохоор Филиппой номон дээр нэг өөр юм хэлж байгаа шүү дээ. Эрх мэдлийн хувьд уул нь яг ижлэх. Гэхдээ одоо үүрэг даалгаврын хувьд болохоор Есүс Христ өөрөө боолон дүүрийг авч хүнтэй ижлэх болж болсон. Тэгээд эцгийнхээ хүслийг шууд өөрөө хийдэг. Одоо яг энэ шууд хойшоо эргүүлэх юм бол Иохан 5 дахь бүлэг дээр эцэг хүүгээ хайрладаг бөгөөд тий одоо за би шууд ишлэн илүү хүчтэй юм чи Иохан 5-ын тэрнээр байгаа л да. Эцэг хүүгээ хайрладаг бөгөөд тэр хийж байгаа бүхний тэр гэдэг нь Явагийн хувьд хэлж байгаа тий хийж байгаа бүхнээ түүнд үзүүлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг тийм гурвын маш тийм гайхалтай харилцаа. Эцэг нь хүүгээ маш их хайрладаг. Тэгээд хүн эцэгтэйг ижлэхэн их мэдлийн тэнцүү мөртлөө маш даруй байгаад одоо өөрөө ингээд хүн болоод нэг авралын төлөө ингэж бууж ирдэг. Амар гоё харилцаа баг. Тэгэхээр энэ дээрээс бид нар ингээд одоо Тэнгэрлэг эцгийн хүслийг нөгөө түрүүний жишээлд орё тий. Тэнгэрлэг эцгийн хүслийг бид нар хэрвээ үүлдэн гэх юм бол Есүс Христ шиг бид нар юм даруй байдлын зан чанарыг өөртөө төлөвшүүлж суулгах гэдэг юм маш чухал зүйл. Өөрийнхөө хүслийг даах хэрэгтэй. Есүс тий. Есүс өөрийнхөө одоо тий тэр одоо тэгж болно шүү дээ. Би юу тантай ижлэх шүү дээ аава. Яагаад та өөрөө явахгүй? Яагаад тий? Яагаад аврал би яагаад ингэж үхэх ёстой юм? Одоо нэг захих гэдэг шүү дээ. Загламаар явахдаа хүртэл нөгөө тэр Есүсийн тарчлал байгаа шүү дээ. Лемэлама сабагтааны юунд та намайг охин гэж тий. Тэгээ тийм амар тарчлалыг хүртэл маш ир зөрөгтэй ир хүн байгаа байхгүй юу? Ер нь хүн шиг нуруутай ир хүн байгаа байхгүй юу? Есүс. Тэгэхээр бид нар Есүс ийм агуу бурхан бүтээгч байж иж одоо ингэж өөрийнхөө хүслийг дарж тэгээд эцгийн хүслийг шууд 100% хийдэг. Эцгээ хайрладаг гэж ярьж байна. Тэгэхээр яг ийм хамгийн нэгдүгээр ийм зан чанар ийм төлөвшил байж иж бид нэр одоо тэг эцгийн хүслийг биелүүлэх тухай ярьж эхлэх болов уу гэсэн суур төлөвшлийн асуудал байна. Яг үнэ. Хараа яг гурлаас урах төлөвшил. Яг сая болохоор тэр нэг даруй зан гэж шүү дээ. Даруй байна. Есүс Христ тэр гурвын төгс харилцаа тэр төгс харилцаанд дунд
тэр нэг том авралын төлөвлөгөө хэрэгжээд нь шүү Тийм, дээ. Тэр дунд Есүс өөрөө тэгж доошоо даруу болж байгаа нь өөрөө тэр төлөвлөгөөг төгс болгоод нь шүү дээ. Тэгэхээр бид нар чиний хэлж байгаа санааг би бас ингээд нэгдэж байгаа зүйл нь бас ингээд дүгнж байгаа наа бид нар яг адилхан бурхан эцгийнхаа хүслийг биелүүлэхийн тулд бас бид нар өөрсдөө тэр нөгөө нэг юу гэдэг юм хамтран ажиллах. Бурхан эцгийн тэр хүслийг одоо хамтран ажиллах. Тэгээ би энэтэй холбогдол зүгээр агаар нэг тий агаар нэгэн зүйлийг би түрүүн бас бодож ирсэн нэг яг 35-аас хоошоо байгаад байгаа байхгүй. зүгээр 35-аас хоошоо нэг ийм санаа байгаа шүү дээ. Ургац хураат та нар ингээд нөгөө ертөнцийн тэмдгийг юу болохыг та нар ингээд цаг агаараар ч юм уу те эсвэл уламжлалаараа аж ахуйн тэр зүйлсээр та нар мэддэг штэ гэ те тэгэнгүүтлээ ургац сурааталд 4 сар байдгаа гэж ярьж байгаа штэ тэгэнгүүтээ энийг ургац сураалтыг ярьж байгаа зорилго нь тариа тархич гэдэг нэг хүн байгаад байгаа юм тэгэнгүүтээ ургац хураагч гэдэг нэг юм хөлсний ч юм уу те тийм хүмүүс байгаа байхгүй тэгэхээр энийг ингэж гаргаж иж байгаа сая юу гэж ойлгогдож байгаа гэхээр тариа дамаа энэ самартаас ингээд адилхан байгаа. Самар ч та түрүү гэсэн чинь самар эмэгтэй самарчууд болохоор хуучин гэрээний тэр тусмаа тоороо тэр дөрөв ихний 5 номыг те итгэдэг судалдаг гэ те. Тэгэхээр яг тийшээ орохоос илүүгээр тариа тарихч буюу эзэн ингээд аврах хүний сайн мэдээг тариа хураагч нь сайн мэдээг тараа. Тэгээ Есүс дараа нь хэлж байгаа шүү те. Би та нарыг ингээд тариа хураахад ерөөсөө ингээд бэлэн болцсон байгаа. Тэр их хийсэн бэхээр эзэн өөрөө хийсэн байгаа. Бурхан аав нөгөө нэг төгс харилцаа. Тэгэнгүүт нь бид нар арт итгэгч нар яах вэ гэхээр зүгээр бэлэн болцсон тэдгээр хүмүүстээр очиод сайн мэдээ тараах буюу ургацыг хураах үүрэгтэй ажил хийх хэрэгтэй. Ажил хийх. Тэгээ Есүс энийг түр яасан бэ гэхээр Есүс хүү бурхантай Есүс яасан бэ гэхээр сайн мэдээг тэр самар эмэгтэйд тараасан байгаа. Гэтэ түүнээс өмнө тэр самар эмэгтэйгийн тэр түүх тэгээ самар аймгийн түүх тэгээ тэр хуучин гэрээний тэр олон зүйлсүүд донд эзэн ингэж хөрсийг нь бэлтжижсэн байгаа. Тэгэхээр дамаа тэр хуу үн дээр болохоор тэгээ ганцаар дуудаг ч юм уу те ингээд амьдрал 5 нөхөр дамжих ч юм уу те. Тэгээд шууд сайн мэдээ тараахаа буюу тэр ургац сураалт Есүс өөрөө ургац сураачж байгаа. Бас өнөөдөр бид нар гараа зовж байгаа энэ арт түмэнд те сайн мэдээ тараахад уг нь бол бэлэн л байгаа юм байна л да. Бид нар нэг тариа тарих шаардлагагүй аль эзэнэ тариа таригдсан бэлэн болцсон гэсэн санаа бас. Тий, нэгээс нэг хөрсөн бэлэн болсон. Одоо сайн мэдээний үр амхаг суулгахад одоо урахад бэлэн болцсон тэр хөрс гэсэн үг дээ. Яг Библиэр тий. Ургац хураалт бид нар бол хураагч гэж ингээм шууд ярьж л байна. Шууд та нар бол хураагч гэж ярьсан шүү дээ. Хураагч гэсэн хэлж нарыг бид нарыг. Тэгэхээр энэ бас нэг сурганы арга барил. Одоо бид нар жижиг хэрэгслүүд гэж нэг өмнө шинжэнгөө бид нар ярьсан шүү дээ. Жижиг дагалдагч нар гэдэг чинь яг шав гэсэн үг шүү дээ. Шав нь яг багштайгаа ижилхэн болно гэдэг утгаараа яг тухайн үеийн соёлд бол яг багштайгаа асар олон Есүсүүд үү те. Copy paste. Асар олон. Харин яг жижиг хэрэгсэл юм шиг те. Тэгэхээр яг тийм ойлголтоос хэрвээ харж үзэх юм бол бид нар энэ сурганы арга барилыг нэлээд өөртөө эзэмшүүлэх хүмүүс одоо Тэнгэрлэг эцгийн хүслийг тэгээ одоо Есүс шавнартаа одоо энгийн зүйлээр дамжуулаад энгийн зүйл юу яах вэ? Ер нь чухал зүйл л дээ. Хүн өдөр болго нэг хоол хүнс би одоо ер нь одоо бодож ийн л доо. Есүсийн шавнар Есүс явсны дараа ч юм уу те тэр үйлчлэл байх хугацаанд хоол хүнс идэх үедээ санаа. Эвний эзэн маань Есүс Христ те ингэж та нарын жижиггүй хоол надад яахгүй дээ гэж байгаа. Тэгээд шүү дээ гэж одоо те тэгэж нэг санах өдөр тутмын хан тэр нэг санамж нь Есүс Христ нөгөө нөлөөлөхөөр тэр жишээ авч ярьж байгаа учраас сурганы энэ нэг тийм харилцааны гол арга барил гэж тийм арга барил байт юм уу те. Сурганы арга гэж заахын тулд хэрэгжилж байгаа л янз бүрийн аргууд байна л та. Хүмүүстэй сурган гэж сурах сурах гээ. Сурах арга юм аа. За би сурган гэдэг юм. Одоо тань өнөөдөр анх удаа энэ үг сонсч байна. Сурган гэдэг үгийг би сургуулаа төгсөөгүй. За. Нэг гоё нэг амар бүр ингээд амар сая бүр амар ингээд явж исэн чинь амар гоё боллоо шүү. Тайны ирсэн бүр нэг гоё ингэж суураа зүнэх гоё задраал тийш юу гэдэг шаарч мараа. Тэгээ сурганы юм арга бид нар бас хүмүүс одоо энэ Тэнгэрлэг эцгийн хүслийг танилцуулахдаа одоо тэдний өдөр тутам арга хэлбэр юм арга хэлбэрийг бид нэр яг одоо сайн зааж бид нар өөрсдөө эзэмших нь чухал байна. Тийм шүү дээ. Яг үнэн тий. Бид нар агуу захимжтай байгаа шүү дээ. Заах хэрэгтэй. Миний заасан зүйл. За тэгээд ерөнхийдөө яг уу. Тий. Ямар ч сан
Өнөөдөр ямар ч сан бидний уншсан хэсгүүдээс маань гол цэг буюу түлхүүр хэсэг маань бол 34 дугаар ишлэл байлаа. Тэгээ 34 дугаар ишлэлээр байгаа буюу Есүсийн хоол нь юу байсан бэ гэж. Энэ хоол нь бол мэдээж Бурхны хүсэл түүний төлөвлөгөөт ажил гүйцэтгэх нь өөрөө тухайн хүн Бурхны ажлыг гүйцэлдүүлж байгаа тухайн хүний хувьд бол хэмжээшгүй одоо тийм үнцэнтэй хоол юм а гэдэг тийм санаа болол сая ярьлаа. Бодиттой бүлээс тийм бүр хамгийн гол нэгдүгээр хоол тийм. Нэгдүгээр хоол нөгөө идж байгаа нөгөө суур хоол. Энэ талхч бол бид яг нөгөө бие махбодыг энэ самарч юм бидний бие махбодны уургийг гүйцэтгэхдээ бүр энэ тэнцүү бүр магадгүй бүр түүнээс ч илүү суурн байх тэр зүйл юм а гэдэг талаар бүгд хамтдаа сая ярилцлаа. Тэгэхээр ямар ч сан тэгээд бас үүнээс улбаатаагаар бас ерэн болол бид бас өөр суралцах зүйлс нь Христ Есүс эзэн маань өөрөө ямар тийм мэрэгэн ухаантайгаар бас хүмүүст сурганы арга барилыг ашиглаж ийн вэ гэж тий. Тэр чамнартаа ойлгуулахын тулд наазахын тэр гой зүйлийг ашиглаж ийн тий. Тэгээ ямар гой том төлөвлөгөөн дотор явж ашиглаваа гэж. Төлөвлөгөөн дотор. Тий. Гурвын хамтарч амар том. Одоо жишээ нь ухаан усан ходог дээр бол усыг ашиглаж байгаа. Тий. Одоо хоолхонс идэхээр бол хоолхонсыг ашиглаж байгаа. Тэр тухайн яг энэ дээр би ингэж бодсон юм нэ. Сэгэ. Есүс өшөлтөө өөрөө ингэж самар эмэгтэйтэй уулзъя. Тэр эмэгт ингэж төлөвлөсөн гэж би яг бодохгүй байгаа байхгүй. Яг түрүүний чиний хэлдгээр тэр гурвын аавтайгаа тэр хамтарч мэдэрч. Тэгээд Есүс чи угаасаа үйлчлээ эхлэхээс үеэсээ л дотор нь ариун сүнс тослогдож орж ирсэн шүү дээ. Тэгэхээр ариун сүнс Есүсээр хамт явж ирсэн. Тэнгүүт нь Бурхан аавын төлөвлөгөө зүгээр тухайд мэдэрч байгаа байхгүй. Зүгээр юу ч бодохгүй явж ирсэн үнэндээ миний бодлоор бол. Зүгээр ингээл самарлуу явж ирсэн дагалдагч нараа хүлээгээл гэтэл тэнд нэг нөхцөл байдлыг өөрийнхөө цангаж ирсэн тэнд нэг самар эмэгтэй харсан. Тэгээд тэр үед ариун сүнс ингэж ярилцдаг ч юм уу те. Бурхан аавын төлөвлөгөө тэр хүн ингээд мэдэрсэн байх ч боддог байхгүй. Яг Есүс өөрөө нөгөө тийм төгс оюун ухааны боловсрал те сургалтыг одоо юу гэдэг заах нэхээс илүүгээр ариун сүнсээ сонсоод Бурхан аавын тэр юм мэдрээд гэх юм бол тэгэл тэг мэдээж нөгөө нэг тэр нөгөө зүгээр одоо бидний нэг талаас та шүү. Одоо тэр нөгөө сурганы арга гэдэг нь юу гэхээр нөгөө Есүс тийм амар за би энэ тактикаар ингэж ярина. Энэ ингэж би гэдэг гэхээс илүүтэйгээр Есүсийн тэр мэрэгүү ухаан байхгүй. Харин эндээс тэр сурганы арга гэж хэлээд байгаа нь Есүсийн яаж үйлдэж байгаа зүйл бидний модель биш үү? Тэрийг хараад тэндээс сурах зүйлээ сурах. Яг үнэ. Одоо бид нар чинь хин чиний нөгөө нэг яриад байдаг зүйл шүү дээ. Чи нөгөө хүмүүст хүрэхийн тэг хүрэхийн тулд тэр нөгөө одоо чинь 50-аад хүрэхийн тулд би 50-аад яг тухайн нөхцөл байдал дээр тулгуурч сайн мэдээ хүрэхийн тулд би мэрэгүү ухаан ашиглаж ярьж байгаа хөөх тэ 50-аад тодорхой модель биш тэ Есүс. Ээgiтэй өөрөөр ээг ахтай өөрөөр ярих ч юм уу. Тэр Есүс бол яг ийм ухаалаг ийм арга хэмжээнүүдийг авчээ гэж. Тэгээд сүүлд нь бас нөгөө сая 50-аагийн тэр хийсэн тэр бүх зүйл төлөвлөгөөнд донд боё ингээд самар эмэгтэйгийн тэр гурвын төгс самар эмэгтэйгийн тэр нэг төлөвлөгөөнд донд явж шин ингээд тийм ингээд самар эмэгтэй ингээд олон ихнэр дамжаа тэнгүүтээ яг нэг хүмүүсийн ус авдаг цагаар биш тэр халуун халууны үед явж ус явж авч байгаа ч юм хооронд эвлэгдэж эдгээр бүгд нь эвлэлэн нэгдээд боё ер нь Бурхны төлөвлөгөөт ажил байхгүй. За ямар ч сан өнөөдөр бүгдөө чи хамгийн уншсан хэсгийн хамгийн гол оргил цэг нь бол 34 дугаар ишлэл маань байлаа. Тэр 34 дугаар ишлэлээр байгаа хамгийн гол суурь маань буюу Есүс бол Бурхны хүслийг биелүүлэхдээ тэр маш том хоолыг идэж буюу хүч энергийг авдгаа гэдэг санаа байлаа. Яг үүнтэй адилхан үрэлэг маягаар ярихад ер нь бол Христ гэж бидний хувьд ч гэсэн ер нь санхүү уншиж байгаа үйл явц процессуудаа маш сайн ажиглаж хардаг, түүнээс суралцдаг буюу Бурхны хүслийг таньж мэдхийн тулд энэ Библи гэдэг энэ номоо уншихтаа бид нар маш чухалчилж түүн дээр акцент тавьж уншиж түүн дээр ажиглалт хийж эзэн надаар энэ уншиж байгаа юмрын тамжилж өөрийнхөө хүслийг хэрхэн надад илэрхийлж байна гэж бодож ойлгож уншдаг байхад бидний хувьд маш чухал юм а гэдэг санаа яг бидний сайн уншсан хэсгээс гарч ирлээ. Тэгэхээр бид нар өнөөдөр хамгийн түрүүнд өөрийнхөө гэхээс илүү харин ч Бурхны хүсэл нь Бурхны сайн нь юу вэ гэдгийг олж тогтоож амьдрал маань өөрөө бидний энэ дараагийн өдрүүдэд амьдрах тэр хүч чадал маань болдог юм а. Тийм учраас өнөөдөр ах トゥ усаа бид нар сурах ёстой зүйлээ сурч мэдэх ёстой зүйлээ мэдхийн тулд Бурхны хүслийг таньж мэдцгээе гэж уриалмаар байна л да тийм. Амен. Тэгээд ямар ч байсан ингээд Бурхны үгийг хүсэмжлэх группийн доктор байдаг дээр эрхэм гишүүд та бүхэндээ хамт байдагт бас үргэлж баярлалаа тий. Тэгээд бас талархлаа илэрхийлмээр байна тий. Боломж олгосон дээр баярлалаа гэх дахин бас хэлхийг хүсэж байна. Тэгээд дээрээс нь бид нар бас энэ групп орсон тогтнож байгаагийн бас хүчин шалтгаан нь бол энэ яг амгаагийн хэлдгээр энэ Библи Бурхны үг гэдэг энэ нандин Бурхны үг номыг бид нэр одоо итгэгч хүн болгон уншиж судлахад нь бид нар дэмжих зорилготой
зорилго нь бол юм байгаад байгаа. Тэгээд дараа бас энэ байгальд бас группээрээ хамтдаа энэ өвчин юу болох нь те. Цаараа ингэ группээрээ хамтдаа бөөнөрөө гарч 20 цээрч галт хүлээд бөөнөрөө тойроод ингээд бас сайн цаг өнгөрүүлээ би судлаа. Ирж яваа цаг шүү нэ тий. За тэгээд баярлалаа. Тийм бас нөхөрлийн цаг гаргая гэж юу? Тэгэхээр нөгөө яг Сеги маань хэлж байгаа айгуу чухал зүйл нь хэлж штэ те. Ингээд талархаж чинь тэгээд яг нөгөө хэрвээ одоо энэ коронавирусын ч гэсэн холбогдлолтой 20 цээрийн дуусна тэр цагт нь боломж олдвол тэгээд үнэхээр бүгдээр хамтдаа бөөнөрөө гой ууланд гараад нөхөрлөнгөө библ уншаад тэгээд бид нэг нөгөө онлайн ертөнцийн цаанаас харилцах нэг өөр байгаад юм те. Тэгээд бодтойгоор бас ингээд нэг уулзаад ингээд хамтдаа бас библийг уншаад тэгээд өөртөө яг энэ юу гэж ойлгодгийг, библийн талаар юу гэж ойлгодгийг, бурхны талаар юу гэж ойлгодлаар хамтдаа ярилцаж нөхөрлөх тийм цаг. Удахгүй бидний дунд байгаасаа хэмээн хүсэж уриалж ин тэгээд та бүхэн маань ч гэсэн яг иймэрхүү зүйл зохион байгуулах үед манаас итгэвтэйгээр оролцож хамтдаа байж өгөөрэй хэмээн бас хүсэж байна те. Тэгж байна. За баярлалаа өнөөдөр хамт байсан. За баярлалаа гоё цаг байлаа те. Сайхан цаг. Хат хэлцэг байсан уу? Баггүй. Манай болсон гоё байсан. ясна гацаач яач гэж. Бурхны үгийг хуваалцаад хаач байсан те бид нар бурхны үгийг хуваалцаад хоорондоо ярилцаад ойлголцсон бас их гоё идэг л да. Тийм яа ч гэсэн ялангуяа бүр жоохон ингээ агаар тентэр гарвал бүр сайхан байглаараа тий. Одоо сайхан улаан ингэж байгаа тий ингээд хамгийн бурхны үгийг хоорондоо ярихлаад ямар нэг юм заавал мэдж чаддаг байхгүй. Үгүй яг тийм ганцаараа судлах гэсэн үг ярилцаад тий ярилцаж асуугаад ингээд ярилцаад санаагаа нэгтгэл санаагаа гаргаад нэгнээ сонсох ч юм уу те нэгнээ ингээд ягаад тэр бодол дээрээс бүр цаашаа ухаад ер нь би ингэж боддог эсвэл одоо чи юу гэж боддог те ингээл яг ингээл яриа ингээл хэлдэг байхгүй. Тэгэхээр яг энэ ярьж байгаа дээр нь зүгээр тулгуурлаа ээгэхад хэлэх гээд байхгүй. Ээгэх бол манай группийн гишүүн шүү дээ. Тэ. Тэгэхээр ээгэх бол бид нартай банк гэж хамт байдгүй те. Гэхдээ бид нар онлайн ертөнцөөр бол хардаг те. Хардаг. Тэгэхээр хамт ингээд суугаад баслааж болж байна. Манай одоо нөгөө энэ бичлэгийг оруулах гээд байхгүй. Огоос орно л та. Тэгээд ингээр нөгөө ээгэх маань бас ингээд дараагийн яг энэ ивент хүмүүс ирээсэй гэж уриалж байгаатай адилхан хамт суугаад байгаар бас арай өөр үстэй. Тэр талаасаа хуваалцаж гэх гээд байхгүй. Тэгвэл бас тий ингээ уулан дээр бид нар бол ээгахт бол хүмүүсээ мэдхгүй бичлэр л мэдхгүй. Ээгахт бол хамт явдаг байхгүй. Уул модаа. Манай захирал. Манай ээгах маань бас ингээд ер нь бидний хийж байгаа зүйл ямар санагдаж байна гэдэг тий онлайн ертөнцөөс харахаар ямар байв. Яг хамт ингээ уулзаад бас явхад ямар байв. Яг нөгөө тухай үедээ яг нэг явж байгаа яри одоо биш үү сэдвч биш үү те одоо аль нэг ишлэлч үү гэдэг. Тэгээд яг тэрнээс ургуулад бас юу гэж боддгоо тэр талаараа ч үгүй юм те ингээд бодглохлоор одоо жишээ нь би бол ингээд тагуурыг хараа сууж байхад миний санаа орж ирдэг байхгүй. Бас нэг хэлчмэр ч юм шиг дөрөвдөг хүн болоод харин те ингээд гарч ирдэг байхгүй. Тэгэхээр яг энэнийг яаж холбох вэ гэдэг юм те боломж уустай гоё. Тэгээд ингээд одоо ингээд бодтоор коммент хийх жоох асуудалтай байгаа тийм бид нар уншиж бид нар бас коммент аяга тэгэхээр уулзалт ч юм уу нэг тийм нөхөрлөл. Тэгэхээр одоо ингээд суугаад ингээр бол ээгээ хөссөн үедээ дотроос нь нөгөө байр суурь гарч байгаа байр суурь зүгээр ингэж бодож ийн ахын ч гэсэн гэж хэлээд тэгээд тэр гоё хоорондоо ярилцах боломж аяга гоё гарч ирж байгаа гэж дүүнөд ойлгоод байна. Тэгэхээр яг ээгээх энэ ярен дээр улбаалаад бас дараа нь зохиогдох зүйл маань ийм сайхан шүү хүмүүсээ. Тэгэхээр бодож санаж байгаа зүйл байвал тий гоё ирээрээ боломж гарах нь шүү дээ. Ирээд тийм хуваалцах зүйл байвал хуваалцах зүйл байвал ядгүй бид зааж болж шүү дээ. нээлттэй шүү дээ. Нээлттэй шүү. Хуваалцах заах юм байвал бас хамтдаа үгж агуулсан тийм гоё. Тэгээд одоо юу хэмдэ нэг анх бид нар дөнгөж нэг лайв хийж байгаа чинь өө энэ залуу одоо кофенийг ингээд уутаад яасан муухай 100 энэ ч юм те. Тэгэхээр магадгүй үнтэй адилхан чинь тэр хүнд яг үндэ нэрээ одоо чинь бид нар үзэж бодтой шүү. Сайн сэтгэл одоо сайхан сэтгэл төрж иж болно. Бас одоо жоохон буруу хандлагын сэтгэл муу сэтгэл төрж иж болно. Муухай сэтгэл. Тэгээд тэр үед тулд суугаад бүгдээр ингээд ярилцаад ингээд өргөж бид нар илүү сайн ойлголцох байхгүй. Тэгэхээр яг зөв дараагийн бидний бас энэ зохиох гээд байгаа энэ 20 цаар тавигдчихвал бүр олоодоо гой цуглаж болдог болно. Тэр үед цуглах үед бас илүү олон тийм үр жимсүүд байгаа шүү гэж. Төсөөлөөч юм гарах нь. Төсөөлөөч юм тий. Сая тэгээд ээгээ ах маань хэлж штэ би яг хэлэх болдгоо гэж. Харин ингээ уулзаад ирэх үед бол өөрийнхөө санааг илэрхийлэх боломжтой байдаг. Тэр битгэл би бүр тэгж ойлгоод байгаа. Магадгүй ингээ суугаад тэнд суугаад сонсох нэг өөр яг ингээд хамт ингээд тойр цогоо яриад сонсох бас ойлгоод бас бүр ондоо шүү дээ. Угаасаа яг концерт үзэхэд зургатаар үзэх нэг ондоо амьдаар урдан зах шалаанд байдаг гэдэг. Гэвэстэй гэж би угаасаа яахт үздэг болохоор гэж байгаа. Тэгэхээр яг ийм цагуудын төлөө
та бүхэн манаас залбираад бас Тэгээ, за, хамтдаа тэгээ, байж өгөөрэй. Тэгээд бас нэр Сэгийг маань сая талархлаа илэрхийлээд хэлж байгаатай адилхан би ч гэсэн та бүхэндээ талархмаар байна. Тэгээд үүнээс гадна бас манай группт байдаг хүмүүс бас энэ группийг бас өдөрдөж авч байгаа. Манай Сэгийн маань төлөө бас надын төрөө мөн бас шалом үйлчлэл хийж байгаа бас бидэнтэй хамт байдаг 50-аагийн маань төлөө ээгийн маань төлөө ерөн бидний төлөө та бүхэн манаас санах болгондоо залбирч өгөөрэй. Манай Сэргэлэн маань дунд говьд одоо чуулган нээх гээд босгон байгуулахад ирэн маш их амжилттай байна чи үйлчилж байна те. Манай 58-аас хувьдаас энэ сошиал орчинд бас нэлээд сайн бүтэн цагаар шалом үйлчлэлээр бүтэн цагаар ажил хийхгүйгээр үйлчилж байна те. Миний ч гэсэн бас ар гэр бүлтэй те хүүхдүүдтэй талбар дээр чуулганы талбар дээр бас үйлчилж байна. Тэгээд сүнслэг хамгаалтын төлөө ч гэсэн та бүхэн маань бидний төлөө санах бүртээ залбирч өгвөл бас энэ болохоор үнэхээр энэ чухал зүйл шүү. Тэгээд бид ч гэсэн бас яг мэдсэн сүмдээ илгээлтээр илгээлтээр үйлчилж байгаа шүү. илгээлтийн эсийг бас сүмдээ үйлчилж. Ерөнхийдөө баг сургуульд орсноос хойш баг зогссон гоо. Тийм үү. Тэгээд ямар ч сан л Цагтаа удирдах шүү дээ. Тэгтээ яг юу гэж хэлэх гээд нөхөр зөв бидний бичлэгийг үзэж байгаа хүмүүс маань бас бидний төлөө та бүхэн маань санах болгондоо залбирууд үнэхээр баярлах байна тий. Тэгэхээр бид ч гэсэн бас энэ хоорондоо дараа нь уулзсныхаа дараа ч гэсэн бас яг үндэ болоод уулзаа танилцсныхаа дараа таны төлөө залбирч өгтөө бас үнэхээр баяртай холно гэж тий. Тий. Амаа. За сайхан байлаа. За нартаа ихлээр нартаа л дуусч байна да. Баярлалаа. За За баярлалаа. шалаа.